3, 2, 1. Сайн байцгаана уу? Гэр бүлийн аялал 3 үргэлжилсээр. За бид гурийн Токио хотод өнгөрөөж байгаа аялал маань эд дундаа ороод явж байна. Өдөр болгон адал явдалтай, сонирхолтой, зарим үедээ ядралттай, зарим үедээ гойнигтай, зарим үедээ аз жаргалтай. За ингээл өдөр болгон өөр реакшнтай ийм өдрүүд үргэлжилсээр. Өнөөдөр бол бид гурав Шинагава Аква парк дээр цагийг өнгөрөөхөөр ирсэн байна. За 2016 онд Тэмүүлэн битээр энэхүү Аква паркийг анх одоо ирж үзэж байлаа. Тэгээд 16 онд Японосыг ирж үзэхэд бол зүгээр соёлын шоконд орж исэн. Ийм гоё ус байд юм уу? Ямар гоё юм бэ? Ямар ч хог байхгүй. Вау гэл ингээл зүгээр соёлын шоконд ороод буцчихсан. Харин 8 жилийн дараа охиныхоо дагуулад бүр зориод үзэх юмнуудаа төлөвлөөд бичээд яг төлөвлөгөөнийхөө дагуу охинтойгоо үзээд хараад мэдээд сураад явж байгаадаа бол маш их аз жаргалтай happy байна. За тэгээд Aqua Park бол дэлфиний шоугаараа бол алдартай. Тэгээд дэлфиний 360 градус тайцтай. Тэгээд энд бол одоо хүн тасрахгүй маш их хүнтэй байдаг. Амралт чөлөө цагаа өнгөрөөж байгаа хүмүүсээс гадна жуулчид бас их ирж үздэг. Япон улсад аялж байгаа хүмүүс бол яалтчгүй яг энэ дэлфиний шоуг үзэх гэж бас их ирдэг юм байлээ. За яг л түүний нэгэн адил охиндоо энэ гайхамшигтай шоуг үзүүлэхээр бид гурав Aqua Park дээр ирээд яг одоо дэлфиний шоу маань эхлэх гээд цагаа үлээгээд байж байна. Ингээ хамтдаа шоугаа эхлэлцгээе. За ингээд ямар ч байсан 8 жилийн дараа Aqua Park дээр дахиж ирлээ. Дахиж ирэхдээ хоёулаа биш, гуруулаа охиноо дагуулад ирлээ. Одоо дэлфиний тоглолт маань эхлэх гэж байна. Гоё байна. Үнэхээр гоё байна. За энэ хүнтэй одоо эхэлж байна. Манай сууж. Гоё мэдрэмжтэй тавьж байна.
хайр хүргэн игдүүтэй хөөрхөн дэлфинүүд маань шоугаа үзүүлээд дуслаа. За үнэхээр гайхамшигтай бүр юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Амар аз жаргал мэдрэгдсэн. Надад бол яг тэр 8 жилийн өмнө үзчихсэн тэр мэдрэмжийг яг дахиж авсан. Тэгээд охиндоо ийм гайхамшигтай шоуг үзүүлсэндээ маш их баяртай байлаа. Тэгээд охин маань ч гэсэн аз жаргалтайгаар үзсэн баха гэж бодож байна. Харин одоо бүгдээрээ хамтдаа аяллаа цаашаа үргэлжлүүлье. Бид гурав дэлбинийхаа шоуг үзчихэд аяллаа цаашаа үргэлжлүүлж байна. Одоо харин бүгдээрээ хамтдаа далайн нам гүн гайхамшигтай ертөнцөөр аялцгаая. Аялангаа би та бүхэндээ өөрийнхөө олж мэдсэн сонирхолтой баримтуудыг хэлж өгье. Аква парк бол анх 2005 оны 4-р сарын 8-нд бол үе таалгаа нээжсэн байлээ. Харин 2015 онд бол томоохон шинжилэл хийгээд шинэ үзүүлбэрүүд болон дижитал технологиор баяжуулсан орчин үеийн усан амьтны хүрээлэнг бий болгоод Aqua Park Shinagawa нэрээр дахин одоо нээгдэж байсан юм байна. Харин 2017 оны 12 дугаар сараас эхлээд Maxil корпорац бол нэрийн эрхийг нь эзэмшээд 2017 оноос 2025 он буюу өнөөдрийг хүртэл Maxil Aqua Park Shinagawa гэдэг ийм урт нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байлээ. Гэхдээ хүмүүс бол ихэнхдээ Aqua Park Shinagawa эсвэл Aqua Park мэтчлэн өөрсдөндөө одоо дуутахад хамгийн тохиромжтой богино нэрээр ингэж дуудаж явдаг юм байлээ. За энэхүү Aqua Park маань нийт 350 орчим төрөл зүйлийн далайн амьтад бол амьдардаг. За тэгээд онцлог амьтад нь бол мэдээж яхаарахгүй дэлфинүүд маань байгаа 360 градус тайцтай энэхүү одоо гайхамшигтай тайзан дээрээ тэд гайхалтай шоугаа үзүүлж хүмүүсийг өөрсдөндөө татаж дандаа ийм хүнтэй байдаг тий дандаа ийм олон хүнийг цуглуулдаг ийм гайхамшигтай шоугаа үзүүлсээр байгаа юм байлээ. За дэлбиний маань шоу 2 цаг тутамд нэг удаа шоу үзүүлбэр маань үзүүлдэг юм байлээ. За үүний дараа бол медузууд гэдэг ийм танхим байгаа. За медуз гэдэг нь юу вэ гэхээр зөөлөн биетэй ихэвчлэн усан орчинд амьдардаг ийм тунгалаг за тэгээд цэцэгнүүр бүтэцтэй далайн амьтныг медуз гэж нэрлэдэг. За ийм амьтны хэсэг бас байгаа. За дээр нь бол өвөрмөц загснуудын хэсгээс бас бүрдэж байгаа. Тэгээд эдгээр өвөрмөц загснуудтай бид нэр 20 метрийн урт түнэлд явангаа манта туяа хөрөө загас гэх зэрэг ховор амьтдыг хараад ажиглаад танилцаад ингээд явах боломжтой ийм гайхамшигтай орчинд одоо Aqua Park маань бий болгосон байна. За аялал маань цаашаа үргэлжилсээр бид гурав явсаар байна. Нөгөө урт түнэл дотор орж ирээд загснуудаа танилцаад явж байна. Бидний харж байгаа энэхүү загас бол хөрөө загас байна. Бид гурвын анхаарлыг маш их татсан. За энэхүү загас маань бол далайн амьтдын дунд өвөрмөц сэтгэл татам бүтэцтэй маш юм ховорцсон төрөл зүйлд ордгийн байлээ. Тэдний хамгийн онцгой шинж нь бол урт хавтгай хөрөө шиг шүдтэй хошуутай. Энэ нь бол ан хийх мэдрэхүй хамгаалтын үүргийг хүлээдэг байх нэ. За тэгээ хөрөө загас нь бол туяан сэлүүртэн ангилалд багтдаг юм байлээ. Тэгээд акулта ойролцоо бүтэцтэй боловч хавтгай биетэй гэдгээрээ арай өөр байх нь. Энэхүү хөрөө загасны маань урт нь бол нэг 6-аас 7 м хүртэл бол
байдаг байх нэ. За тэгээ мэдээж амьдрах орчин хэрэгтэй. Энэхүү хөрөө загас маань халуун бүсийн далайн эрэг, шорвог устай, голын адаг, цэнгийг уст гол, нууртас амьдардаг байх нь. За тэгээд идэж тижээл нь бол загас, ховч зэрэг жижиг ийм амьтдыг хөрөөгөөрөө цохиж ийм мэдрэхүүгээрээ илрүүлэн барьж иддэг юм байна. За одоогоор бол хөрөө загасны маань 5 ийм төрөл зүйл бүртгэгдсэн юм бэлээ. Тэгээд эдгээр 5 зүйл маань тавуулаа ийм ховорцсон төрөлт ордгоороо бас онцлогтой байх нэ. Нэгдүгээрт нь бол том шүттэй хөрөөн загас гэж байна. Хоёрдугаарт нь бол жижиг шүттэй хөрөөн загас, гуравдугаарт нь ногоон хөрөө загас, дөрөвдүгээрт нь одой хөрөө загас, тавдугаарт нь нарийн хөрөө загас гэж ийм 5 ангилдаг байх нэ. Тэгээ ямар ч хэлсэн өөрийнхөө мэдэж авсан хөрөө загасныхаа талаар мэдээллийг та бүхэндээ хүргэлээ. Тэгээ миний хувьд бол бас айгүй сонирхолтой, мэдгүй байсан мэдээллээ бас мэдэж авсандаа баяртай байна. За одоо харин хэдүүлээд хөөрхөн пингвин харагдаж байна. За пингвинүүд бол мэдээж нисдэггүй. Далавчаараа тэд бол сэлдэг, сэрүүн бүсэд амьдардаг шууд байх нэ. За тэд бол далаа тэнгээс мөсөн гулгуур дээр амьдрахад бүрэн цогцсон байдгаараа онцлогтой. Дэлхийд даяар бол 18 орчим төрлийн пингвин байдаг гэсэн мэдээлэл байдаг юм байна. Хамгийн том пингвин маань 120 см-ийн өндөртэй 20-40 кг жинтэй байдаг бол хамгийн жижиг нь бол цэнхэр пингвин байх нэ. 30-40 см-ийн өндөртэй 1 кг орчим жинтэй байх нэ. За эдний хоол тэжээл нь бол мэдээж загас, сам хорхой, туулай загас болон бусад далайн жижиг амьтдыг иддэг байх нэ. За ингээд би өөрийнхөө хүрээнд хөрөө загас болон пингвиний талаарх өөрийнхөө олж мэдсэн багахан мэдээллийг хуваалцлаа. Миний дараагийн хүргэх мэдээлэл бол гөрүл байна. Хэрс гөрүл. За энэхүү гөрвлийг бол армадилло гөрүл гэж нэрлэгддэг нэгэн төрлийн жижиг биетэй хуяг шиг хатуу хайрстай ийм гөрвл байх нэ. Тэгээд өөрийгөө хамгаалахын тулд бол өөрийн хилөөд сүүлийн амаараа зуугаад гимж мэтийн хэлбэр үүсгдэг. Голдуу бол шавж иддэг ийм сонирхолтой амьтан байх нэ. Тэгээд армадилло гэдэг нэрийг авсан их сонирхолтой, хуйгалсан, хамгаалалт сайтай, биеийнх нь бүтцээс ийм үүдэлтэй юм байна. Энэхүү гөрвлийн урт нь бол 10-аас 17 см орчим байдаг бол арьс нь маш хатуу, хайрслаг, хурц ирмэгтэй ийм хайрстай гөрвөл байх нэ. За тэгээд ямар ч хэсэн аква парк дотор бол маш олон төрлийн олон сонирхолтой, дээр нь бас миний мэдхгүй өмнө огт харж байгаагүй тийм амьтад бас зөндөө байсан. Тэгээ ямар ч хэлсэн өөрийнхөө таньж байгаа бас сонирхолтой санагдсан, мэдхийг хүссэн ганц нэг амьтдуудаа судлаад тэгээд мэдээлэлээ энэ видеон дээрээ хуваалцж байна. За харин капибара харагдаж байна. Капибара нь Өмнөд Америкт амьдардаг. Тэд усанд амьдрах маш их дуртай бөгөөд ихэнхдээ гол нуурын эрэг хаваар амьдардаг. Маш тайван, найрсаг аажтаагаараа алдартай. Биеийн урт нь 1 м-ээс 1 м 35 см бол өндөр нь 50-аас 60 см. Харин жингийн хувьд бол 35-аас 65 хүртэлх килограмм жинтэй байх нь. Тэгээ богино хөлтэй, хүрэн шаргалдуу үстэй, өвс болон усны ургамал жимс зэргээр хоолдог ийм амьтан байх нэ.
харагдаж байгаа загас бол урт хамарт эмгэн хумс байна. Тэгээд бүх биеийн тод шар өнгөтэй, урт нарийнхан хамартай, нуруу орчимдоо хар өнгийн зураастай энэ загас нь далайн шүрэн арлын бүсэд амьдардаг жижиг амьтад болон зөөлөн биетэд идэж хоололдог ийм сонирхолтой загас байна. Аквапаркийн маань аялал цаашаа үргэлжилсээр яг одоо хэдүүлээ Медузын ертөнцид орж ирлээ. За Медуз гэдэг энэ сонирхолтой амьтан бол далайн, тунгалаг, энэ зөөлөн биетэй голдуу усан дор хөвдөг амьтдыг хилээд байгаа. Тэгээд тэдний биеэс нь доош юм шанган урт сэрвэ болон зарим үедээ урт ийм сээрэн гардаг. Эдгээр сээрнүүд нь бол хор бүхий ийм эсүүдтэй. Энүүгээрээ эдгээр амьтад маань өөрсдийгөө хамгаалах эсвэл ан хийхэд ашигладаг байх нэ. За тэгээ голдуу бол уураг болон жижиг загас иддэг. Биеийнх нь 95-аас 98% нь бол уснаас тогтдог ийм сонирхолтой амьтан байх нэ. За зарим медуз нь хөнгөн цахилгаантай мэд ийм гэрэлтдэг. Медузийн зарим төрөл нь бол маш жижигхэн бөгөөд 1 см хүрэхгүй байдаг бол зарим нь бол бүр 2 метрээс урт сэртэй ч хүртэл байдаг байх нь. За наслалт нь бол өөрсдийнхөө төрөл зүйлээсээ хамаарат зарим медузууд бол хэдхэн цаг наслдаг бол зарим медузууд бол бүр хэдэн жил хүртэл байдаг. Хэдэн жилээр насалдаг ийм сонирхолтой далайн бас нэгэн төрөл зүйл байх нэ. За тэгээ ямар ч байсан аквапаркт бид гурван өнгөрөөж байгаа аялал бол маш сонирхолтой. Дээр нь үнэхээр бүр мэдгүй тийм төрөл зүйл амьтад бол маш их байсан. Тэгээ тухайн үедээ бол ямар сони, ямар сонирхолтой амьтан бэ? Энийг юу гэдэм болоо гэж тухайн нөгөө мэдээллүүдийн хальт тайлт хараад тэгээд яг тийм далайн, нам гүн, тийм гайхамшигтай ертөнцид орцсон. Тэгээд ингээд ийм яг тухайн үедээ л орчлонгоос холдоод орчлон ертөнцөөс бас нэг тасраад нэг далайн юм гоё амьтад дотор байхаар нөгөө далайн амьтад чинь чимээ гарахгүй нам гүм байдаг болохоор зэрэг яг тийм ертөнцөд өөртөө орчт юм байлээ. Тэгээ яг л түүний адил гайхамшигтай ертөнцөөр аялсан да. Бид гурвын хувьд бол маш их happy байсан. Медузын ертөнц бол миний анхаарлыг маш их татсан. Тэгээд ер нь бол өмнө ирж одоо аквапаркийг үзээд явж байхдаа яг энэ ертөнцөөр ороод гарахдаа ямар сони ийм амьтад байдгийн бах та гэх мэтчлэн бодоол гарсан юм шиг байгаа. Тэгээд яг энэ удаагийн аялал дээр бол энэ медузын ертөнц тэдний энэ усан дотроо нааша цаашаа хөдөлж байгаа байдал, хөвж байгаа байдал, сэлүүрээ ашиглаж байгаа байдал гэх мэтчлэн бүх зүйл нь ямар сони бүр ингээд ийм нэмхэн ийм одоо тэг хялгсан ийм сонин амтан гэл ингээд бодоол яваад дээсэн. Сая яг видеогоо эвлүүлээд байж байгаа тодорхой далайн зарим нэг төрөл зүйлийн мэдээллүүдийг ингээд өөрөө эрэл хайгаад олоод уншаад мэдээд байж байхад бол надад далайн ертөнц бас амар сонирхолтой санагдсан. Цаашаа дахиж судалж уншмаар ч юм шиг ийм мэдрэмж бас төржээлээ. Тэгээ өнөөдөр ямар ч байсан бид гурав бол аквапаркад өнгөрөөж байгаа да маш их баяртай байна. 皆さん外してしっかりと分別してください。ではコップ大量にまずは外してもらいたいと思います。はい、取れました。はい、毛先がとても器用なのでキャップを返しますので入れていただきました。はい、では最後
締めくくってもらおうと思います。では、一回水分補給をしてから行きましょうか。はい、では行きます。はい、最後。入れることができたら大きな拍手を捧げてください。はい、バッチリ。ありがとうございます。最後、すみませんでしたね。ということで、どんどん分別披露してくれたんですが、野生のコツメカワウソたちはですね、残念ながら分別することができず、誤って飲み込んでしまうといったケースもありますので、ぜひ皆様、今日はですね、太陽のことを思いながら、分別をしていただいたりとか、あとはなるべくゴミを落とさずに進めていただければと思います。 За ингээд аква паркад өнгөрөөсөн бид гурвын нэг өдрийн аялал маань энэ хүрээд өндөрлөж байна. Өнөөдөр өгөн бид гурав Фужи уул руу явах байсан. Гэхдээ гадаад цаг агаар маш хүйтэн байсан учраас Фужи уулыг алгасаад аква парк дээр ирсэн байгаа. Тэгээд ирсэндээ энэ гайхамшигтай өдрийг охинтойгоо хамт сайхан өнгөрөөсөндөө үнэхээр их жаргалтай байлаа. Ингээд бүгдээрээ дараагийн бичлэгээр явуулъя. Түр баяртай.